Тийм сом намайг ялцсан ш санагдах юм хөөх бүхэн дээр юм сүүтэйгээ солирч. Яана. За чимэг уцгаа. Эхлэхөө. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Vanity мэдчилж байна. Яа. Миний байнгын үзүүлбэр үзүүлдэг тайзныхаа өмнө дандаа сонирхолтой зочин урдагтаа би өөртөө их бахархаж байна. Та бүхэнд ч бас сонирн байх гэж бодож байна. Тэгээ бидний ялангуяа одоо манай LGBT хүрээлэлд Сомо гэж айгүй алдартай хүн байдаг. Тэгээ Сомо маань өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож байна. Сомо! Сайн байцгаана уу? Юу вэ? За нам 50-да ажил төрөл. Ажил төрлөө. Ажил төрөл алдар карьер хэр явж байна да. Ой яахаа хөөрхөө бас нэг чартаагаал явчлаа. За Сомото би өнөөдөр ингээл айгүй олон зүйлийн талаар ярилцъя гэж нэлээд дээр уяас бас өөрт ч бас илэрхийлжсэн тий. Тэгээд нэлээд олон удаа илэрхийлснийхаа үр дүнд бас ингээд хажуудаа ингээд суулгасандаа маш их баяртай байна. Тэгээ өнөөдөр би чамайг шарахгүй, хайрахгүй, төлөхгүй. Бас нэлээд төлөгдөж магадгүй гэж бодож бэлтгэлтэй ирсэн шүү дээ. Урд зөөгтэй хөвгшөнээр. Тэгээ ер нь яхаа нөгөө би юу яасан штэ хэдийн бэ гэдэг нөгөө бид нар энд ингээд нөгөө аригууны төрс өдрөө нэг бичлэг хийгээл ингээд гоо. Тэрстэй айгуу санамсаргүй юм болсон шүү дээ. Хүний төрс өдөр тэрсэн. Гинт нэг юм асуух гэдэг. Хэдийн бэ гэдээ бүр айгуу шокнд орсон шүү дээ. Тэгээд гисэн чи ингээд надад бол тэр айгуугаа юу санагцсан амар хөөхөө ингээд нэг жижигхэн бичлэг болсон. Тэгээд айгуу хөөхөө санагцсан. Тэгээ би тэрнээс хойш ерөнхийдөө бас ер нь бодож байсан ингээд Сомогоо өрөөл яах болоо. Тэгээд Сомо маань ингээд хэр одоо ярьж чадах болол гэдэг бас санаа зовж байгаа шүү дээ. Тэгээ бас нөгөө нэвтрүүлэг хийж байгаа хүний хувьд тэгээд би Сомогоос бас нэлээ олон зүйлийн талаар бас нөгөө лавлан асуугаад очиж байхгүй өнөөдөр ярилцъя гэж бодсон. Тэгээ ярилцах юмнууд маань одоо юу ихээр хамгийн ихний одоо нөгөө асуулт юу ихээр ер нь бага нас яаж өнгөрвөө? Бага нас ер нь хэр бижиг нөлөө? За миний бага нас ч айгүй тийм сонирхолтой ч гэхээсээ илүү бас өөрмөц содон зүйлүүд бас их тохиолдсон тийм зүйлүүд бас байгаа. Ер нь бол энгийн бусдын айлын хүүхдүүд шиг ингээл 10 жилээ бас дүүргээл тэгээд тухайн үедээ авч байгаа айгүй их гадуурхалтанд их өртдөг. Би ч нугаас өөрийнхөө нөгөө багасаа ингээд нөгөө мэдэрсэн одоо өөрийнхөө илэрхийлэх боломж нь олж авах хүүхд болохоор сайн мэдхгүй тэр үед ч нөгөө сошиал ертөнцийн ч одоо орчин үеих шиг хөгжөөг байлаа. Өөрөө чи мод бол боломжгүй байлаа гэдэг шиг. Тийм үе цаг үе айгүй хэцүү байсан. Тэгээд тухайн үе чинь одоо нөгөө Facebook гэднэр гэж байхгүй. Яхаа мессенжер эсвэл нэг юм сонирм байнгаас мэдээ зэдэн дээрээс л нэг юм саран сэтгэл мэтгүүл гээл сонин зүйл дээрээс их юм уншиж мэддэг байсан үеэс өөрийгөө ер нь бол би нэг юм гей хүн юм болоо тэр нэг тиймэрхүү төрлийн жанрын хүн юм байна да гэж өөрийнхөө анх мэдрэмжээрээ ол өөрийгөө илэрхийлжсэн аахгүй юу. Тэгээ 10 жилдээ бол ерөнхийдөө айгуу тийм хар бараанд хөөхтэй гэдэг шүү дээ. Ер нь миний хувьд бол айгуу тийм айгуу их ялгуурлан гадуурхалтанд өртөжсэн хэцүү цаг үеийг нэг 10 жил сурч төгслөө. Яг ялгуурлан гадуурхалт гэх юм бол ялангуяа одоо юу гэдгийг нөгөө одоо юу гэдэг 10 жил сургууль байхад ч гэсэндээ нөгөө хүмүүс нөгөө мэдгүйгээсээ болоод ялгуурлан гадуурхалт гутаанд оромжлалтай айгүй өртдөө шүү дээ. Тэгэл тэр тал дээр ер нь хэрээс ер нь 7 хоногт одоо ингээд дундчлаад үзүүлдэ хэдэн удаа ер нь ингээд гадуурхалт ер нь дээрлэх өдөр алхан байнгу тий өдөр алхан манай 10 жилийн хүүхд мөхтүүд айгүй их дээрлэгдэг байсан шүү дээ. Ангийн хүүхдүүд хүртэл бүр ингээд нихо гэдээсэн байхгүй тий би тэр үг нь ойлгохгүйсэн чинь сүулт нь тонгороод охин гэдээсэн бэлээ. Тэгээд тэр зүйл дээрээс би сүулт бүр ингээд нэг жоохон юм хумыг ойлгодог, юмны наан цаана учрыг ойлгодог болсон цагт ямар муухай хүмүүс ийсэн бэ гэж бас боддог болсон. Тэгээ одоо л тэр хүмүүсний гомдоод ах юм байхгүй. Зүгээр л тухайн үедээ тэр хүмүүс чинь мэдлэггүй байсан. Тийм байсан учраас л одоо нэг хэцүү цаг үед л дайраал өнгөрсөн миний бага насны шуурга юм уу та гэх юм. Тэгээ ерөнхийдөө ингээд нөгөө том болоод ингээд илүү нөгөө ухаараад өөрийгөө ойлгоод ингээд ирж байгаа шүү дээ. Тэр хооронд ер нь нийгэм ер нь яаж удаж авч ирсэн бэ? Миний хувьд бол одоо бол нийгэмд бол би ерөнхийдөө бол нэг ямар юунаас ч айж ичихгүй ерөнхийдөө бол маш дайжгүй хайр суурьтай бол явдаг нийгэмшэд амьдарч аваа. Тухайн үеэс бол бас л годамжинд хүртэл явхад их хэцүү шүү дээ. Тэ ер нь
миний байгаа байдал ер нь жоох өөрөө эмхтэлэг байдаг. Яагаад гэвэл ингээл цаанаасаа л ингээд нэг юм ундраад байгаа байхгүй дотроос. Тэр зүйлүүд. Тийм дракийн хүмүүс хүртэл дотроос нь ингээд нэг гал хасч ундардаг гэдэг шиг. Бидний дотроос хүртэл юм гал хасч ундарсан нэг тийм содон нэг тийм зүйл байдаг. Тэгээ энэ өрмөц зүйлээ яаж ингэж илэрхийлж гаргах вэ гэдгийг ойлгогдоод ирэхээр би угаасаа л эмэгтэй хүн юм байна гэсэн хүсийн чиг баримж байгаа сонгоод ингээд өөрийгөө илэрхийлээд ингээд дотоод байгаа гоо үзэсгэлэн ингээд гадна талтаа гаргаж эхэлсэн л тийм. Тэгээ энэ бол нэг юм дардан бол замаар бол ерөнхийдөө бол байгаагүй. Гадаад одоо чинь дотоод ингээ өөрийнхөө илэрхийлэх хэмжээлээ дотоод өөрийгөө илэрхийлэмжээ гадагшаа ингээ гаргана гэдэг чинь тухайн хүнээс маш их нөгөө нэг одоо юу гэдгийг зориг, төвчээр тэ маш их ингээ эрч хүч ингээ энерги ингээ шаарддаг тэ яг тэр энерги яг хаанаас олж авдаг юм бэ? Одоо би чинь ингээ самаг бол мэддэг байгаа байхгүй юу? Маа самаа бол ингээл дандаа л энийгээл ингээл баярлал ингээл дандаа ингээл цоглогоороо тэ ер нь найз нөхдөд наашаа чашаач гэхгүйгээр бүгднтэй нь ингээл цуг байгаа л ингээл айгүй тийм одоо friendly би бол айгүй friendly гэж чамайг бол хэлнэ. Тэгээ тийм ч тэр яг тэр эрч хүч энерги яг юунаас авдээ. Миний эргэн тойрны хүрээллийн хүмүүс айгүй тийм надад юу вэ бидрэгс ороод байдаг гэсэн юм ч ч даа. Тэр хүмүүс надад ийм эрч хүчээ ингэж зээлүүлж өгдөг гэх юм уу. Хүнийг ер нь хүрээлэл гэдэг зүйл айгүй чухал байдаг шүү дээ. Тэгээ ямар хүнтэй нөхөрлөл нь хүнийг найзаар нь дүүгнэ гэдэг те. Тэг намайг одоо мэдмээр байл миний эргэн тойрны хүмүүсийг бас ингээд харахад ямар хуу хэмжээтэй ямар хүмүүс явж байгаа нь харагдахаар энэ хүн чи юм байна гэд нэг хүн одоо юм боддог байлгүй дээ. Хаяа нэг боддог байлгүй дээ. Боддог байлгүй дээ хүмүүс ч юм аа. Тэг яг хоо Монголын нийгэм нэг үеэд бол сарцсангуу гайгүй болоод ойлгодог хүмүүсийн хүрээллээс нэмэгдээд хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүс нэмэгдэж байгаа явдалд үнэхээр их би бас айгүйх баяртай байдаг те. Энэ тал дээр бас чи өөрөөс юу гэж боддог вэ? Одоо тэгээд нэг ойлгож амьдрах, би энийгээ хүндлэх гэдэг зүйлүүд чинь тэгээд хүний ухамсараас ер нь ингээд цаанаас гардаг зүйл, орчин цагтаа хөл нийлүүлэн алхаж байгаа залуу үеийн төлөөллүүд бол айгүй хүчтэй орж ирж байгаа. Тэгээд бас энэ төрийн бус байгууллагууд бас ингээд тодорхой энд нь үйл ажиллагаанууд явуулаад тодорхой мэдлэг олгогдоод ингээд бас явж байгаад нь бас талархаад ханашгүй зүйлүүд юм бас нэг зүйлүүд шүү дээ тийм. Тэгэд яг одоо ингээд Монголд одоо юу гэдгийг ингээл транс хүмүүсийн эрхийн байна нөхцөл байдалтай ер нь чиний нөгөө мэдрэмжээр би одоо ингээд мэдрэмжийг ч асуумаар байна л та мэдрэмжээр ер нь яг ямар байдаг бол ер нь яг зөвхөн мэдрэмжээр штэ тий одоо хэцүү юу үгүй юу айлсгүй бол хүн хүнээсээ шалтгаалж гэнэ үү тий нийгмээс бүх юм шалтгаалаад байна уу ер нь юу гэж бодож байна бүх зүйлийг бас нийгэм лөө нэг хүн рүү бас нөгөө бухаж алахгүй гэдэг шиг одоо эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг ч гэсэн тий тэр тухайн моментоос л ямар нэг юм муухай шархлуулчмаар зүйлүүд авч одоо муухай мэдрэмжүүдийг авдаг эсвэл баяр баясгалуудыг бас авдаг тийм зарим хүмүүс намайг ойлгоод чи ийм төрлийн ийм хүн байсан юм уу ингэж бодсонгүй штэ гэдэг чинь би дэмждэг шүү ийм хүмүүсийг хайрладаг шүү гэсэн хүмүүсээс юм бас ийм аз жаргалын гармон минь надад илэрч тийм их хүчээ бас эндээсээ нөхөж аавна зарим зүйл дээр эмнэлгийн байгууллагаар хүртэл үйлчлүүлэх гэж бас жоохон асуудалтай хэцүү байдаг л та. Яг асуудлууд нь яг юун дээр байдаг юм болоо? Одоо ингээд жишээ нь хүйс гэдэг зүйл яддаг шүү дээ тийм. Тэгээ тэрэн дээр ингээд эрэгтэй эмэгтэй л гэсэн сонголттой. Тэгээ би төрхөөс төрсөн одоо иргэний үнэлэхний хүсээ тэнд бичих үү эсвэл би ингээд одоо харагдаж байгаа ингээд нийгэмшиж явж байгаа хүсээ ингээд бичих үү тэрэн дээр ингээд ямар сонголт байхгүйгаас ахуулаад үнэн зөвөр бичих хэрэгтэй очиж үнэн зөвөр нь бичээл өгдөг. Тэгэхээр ингээд тэнд бичсэн зүйл миний харагдах нийгэмшилтийн зүйл хоёр өөр байгаа учраас тэр хүний тэгэл хандлага нь жоохон бас мэдрэгдэл эхэлнэ л дээ. Тэгээ хандлага нь бол тэгэл биш байвал тэгэл тэр нь ер нь бол жоохон ялгуурлан гадуурхалттай байна. Гадуурхалт ер нь бол явагдал эхэлдэг. Гадуурхалт явагдаад ингээ эхлэхээс зөвхөн одоо жишээ нь ингээд зүгээр ингээл бодъё л да одоо шинэ магадгүй одоо чиний найз нөхдийн донд ч юм уу те ингээд нөгөө хөдөө орон нутагт амьдардаг транс хүмүүс байж бас байж магадгүй шүү дээ. Ер нь тэр тал дээр ер нь нэг өөрчлөлт авах тийм байдаг юм байдаг гэдэг одоо жишээ нэг одоо юу гэдгийг тухайн одоо нөгөө орон нутгийн газраас юм бэ хэцүү байдаг гэдэг тиймэрхүү юм ер нь сонсч ирсэн үү? Би нэг тийм юм сонсч байгаагүй шүү дээ. Би чинь айгүй хүн таньдаг мөртлөө тэгээд тэр хүмүүс надтай ямар нэг холбогдох арга байхгүй байгаа юм чинь тий. Би одоо тэгээд
энэ тэнд явж л байвал танилцсан гэдэг тэр шиг шууд танихгүй энэ зовлонгоо ярьдгүй шиг тэгээд нөгөө миний ажиглаж яснаар одоо юу гэдгийг транс хүмүүс айгүйх нөгөө ганцаарддаг юм шиг надад санагдсан. Яагаад ингэж одоо ганцаардж байгааг энэ ер нь би ингээл хараал айгүйх нөгөө мэдэрдэг. Тэгээд яг одоо жишээ нь ингээд найз нөхөд ингээл өргөн хүрээлэлд орж ирээгүй байхдаа тэр ганцаардлаа ер нь яаж ингэж даван туулж байсан бэ ер нь. Би бүр ингээд одоо бүр мос ингээд нийгэмшид амьдрэх гэсэн сонголтоо хийгээл явж одоо гэр бүлээсээ бүр холбоогоо таслаж байсан шүү дээ. Тэг бүр ингээд холбоогоо таслаад 2 жил болсон. Тэгээ намайг ойлгохгүй болов гэж бодож айдсандаа түүртээд тэгээд тэрнээс болоод нэг юм харьцаа түр тасалж байсан. Тэгээд энэ тэнд ажил хийгээл бас амьдран тий амьдрахын төлөө ажил хийгээл энэ тэнд зөөгч хийгээл ингээ барьмаа хийгээл явдаг. Би ч айгүй их барьмаа их дуртай. Энэ тэнд би авч ирсэн чинь нэг өдөр миний ажилдаг нэг газар байдаг байхгүй юу? Тэгсэн чинь манай гэр бүлийнхэн бүгдээрээ ороод ирсэн. Аха. Намайг ингээ ажиллаж байгааг ингээ сурглаа мэдсээр хагаад. Тэгэл бүгдээ чи яава би чамагч одоо баг ингээ байхгүй болчлоо гэж бодсон чинь энд ингээ минд мэлтэйгээд байж штэ. Ямар хөөрхөн болцсон юм бид нар чамайг ойлгохгүй хин ойлгох юм бэ гэд. Тэгэхэд нэг амар гоё миний одоо тэр нэг харанхуу бараан хэцүү нэг те өдөр алга ингээл юм бодоод хаяа амиа орлмор ч юм уу санагдах нэг тийм үе момент ингээл амьдрсан үед минь ингээл гэрэл гийгээл явчих шиг санагдал. Би ийм буруу зүйл хийжсэн байх шүү те. Ийм хэцүү зүйлийг ол ерөөхдөө ол ингээд айгаа юм гоё эерэг зүйлээр ингээд төлөөлөн авч болдог шүү гэдгийг би ингээд айцаараа л ингээд дарцсан байгаа байхгүй юу. Одоо жишээ нь юу гэдгийг нөгөө бусад хүмүүс намайг ойлгохгүй байгаа юм чин гэр бүлийнхэн маань ч гэсэн намайг ингээ ерөөсөө огт ойлгохгүй байна гэсэн тэр нөгөө бодолтой гүн итгэснээс болоод 2 жилийн турш гэрээсээ маш том хэмжээний айдас байсан. Мэдээж тэгнэлтэй тий ингээд айдсыг даван туулах. Манай гэр бүлийн хүмүүс ч гэсэн хүмүүс учраас хүмүүс намайг ойлгохгүй юм чин тэр хүмүүс ч гэсэн ойлгохгүй гэсэн л айдас байсан байхгүй юу. Тийм учраас би ойлгохын тулд зөв явах хэрэгтэй, зөв амьдрах хэрэгтэй, зөв хүрээлэлтэй, зөв байх юм бол бүх зүйл ингээд гоё болдог, бүтдэг. Тэгтээ ингээд бас зөв явлаа гэж бас буруудах зүйлөөч байгаа. Яагаад? Бас ингээд хэрхий зөв яваад байна гэж хэцүү шүү. Хаяа бас нэг юм дөрсгүтмээр санагддаг. Өнөөдрийн дугаарын ивент тэгчээр залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллага бидэнтэй хамтран ажиллалаа. Та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ танд бэлгийн эрүүл мэнд, нөхөн өрчхүй эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээлэл хэрэгтэй бол залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллагын доогоор гарч байгаа хаягнууд руу хандаарай. Хэрвээ та сэтгэл зүйн зөвлөгөө, дээд шаардлагатай хэрэгтэй бол доогоор гарч байгаа утасны дугаартаа залгаад цагаа авч үйлчлүүлэх боломжтой. Мөн залуучуудтай хэлэхэд өөрөө өөрийгөө шинжлэх, хэдэн хэвийн шинэ халдвар илрүүлэх арга аргачлал Монгол улсад хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор та бүхэн бас тус үйлчлэгийг залуус эрүүл мэндийн төвөөс авах боломжтой. Мөн нэмэлтээр хэдэн хэвийг сурсан сэргийлэх хөтөлбөр хэрэгцэнтэй холбоотойгоор препийн үйлчлэгийг авах боломжтой. Препийн таныг 99.9% хэдэн хэвээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд баярлалаа. Одоо жишээ нь ингээд Монголд ингээд за ер нь LGBT байх нь мэдээж бас нөгөө ялгуурлан гадуурхал төдөртөх айгуу том нөгөө нэг шалтгаан болоод байдаг. Гэтэ хүнийг хүнээр нь хүлээж авах биш зүгээр нэг юм хайрцагт хийчихэл ингээл одоо тэр аяар нь ингээл нөгөө бүх community-г одоо ингээл нөгөө үгүйсгээл те ингээл айгуу хэцүү байдаг байхгүй юу? Ер нь хэцүү байдаг гэдгийг чи ч гэсэн мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээд яг би чамайг одоо ингээд сайн мэдхийн хувьд нөгөө яг нөгөө гей бааранд одоо те ингээд бартендерээр ингээд ажиллажсэн те. Ажиллажсэн. Тэгээд ер нь ямар байсан бэ? Ер нь одоо өдөр алга ингээд нөгөө шинэ хүмүүс орж ирэл те. Чи тэгээд нөгөө огт ядардаггүй ингээд. Тийм өмнө нь болохоор нөгөө стрит газар мазар ажиллах чинь ингээд жоохон төвхтэй бас. Тэнгүүт тийм гей газар олон нийтийн community газар ажиллаад эхлэнгүүд зүгээр юунаас санаа зовхгүй одоо ингээд юу гэмдэ бүр юм аз жаргал минь ингээд бүр дүүрсэн. Хосаал эднэр намайг мэднэ, би энэ хүмүүсийг ойлгодог, эднэр намайг ойлгож байгаа гэсэн нэг тийм өөрийн нэг юм ертөнцид ороод ирсэн юм шиг нэг гоё мэдрэмж төрсөн. Миний нэг 3 жил байлаа гэсэн. 3 жил. 3 жил болчихж байгаа юм уу? 3 жил болсон байлаа шүү. Дунд нь бас нэг жоохон завсарлаж амарсан тий. Тэр чинь их удааг үлдсэн. Тий. Мерсер амардаг. Чи тэр нөгөө хагалгаанд орчоод тийм маргааш нь явж байсан. Тийм шүү дээ.
Энэ ингээд нэг юм гипстэй. За ер нь бол яг нөгөө түрүүний хоёлаа бас нөгөө ярьжсэн те ингээл хоёлаа хэд юм ярьлаа шүү дээ. Тэгэл тэгэнгүүт нөгөө одоо транс хүмүүсийн одоо нөгөө миний хамгийн одоо санаа зовждаг зүйл бол эрүүл мэндийн үйлчилгээ явагддаг. Тийм шүү. Тий. Эрүүл мэндийн үйлчилгээ энэ талаасаа ер нь их одоо тэгээ ялгарлан гадуурхалтдаг өртдөг хүмүүс бол ер нь трансгендер хүмүүс байхад байдаг байхгүй юу. Тэгээ энэ талаар яг одоо юу гэдэг өдөр тутам ингээ нийгэмд ингээ оролцоод ингээ явж байгаа хүний хувьд тий яг энэ одоо яг юу нь болохгүй байна. Яг бодит одоо цаашаа ингээ цаасан дээр ингээ Монгол зөндөө юм байгаа. Тий. А тэнгуут яг ингээ бодит үйлчлэгээ авж байгаа хүний хувьд тий энэ маань одоо яг ямар одоо нөгөө болохгүй зүйл байгаа. Хатаглал одоо тэр би олон ерөнхийдөө ингэж боддог. Одоо бүгдийн нэг зүйл рүү чихээд айгу буруу зүйлтэй. Тэгээд эмчнэрийн маань одоо мэдлэг айгу дутуу байна. Трансгендер хүмүүс гэж ер нь байдаг шүү. Мэдлэг нь байхгүй учраас л бид нартай тэгж юм сонин зүй тогтолтой нэм хатаглаад орол сайн байна уу гэхээр сайн байна уу гэж эхлээл чи юу вэ хинбэ юу вэ гэд дуустдаг байхгүй юу тэр чинь. Яагаад юм ингээд миний амьдралыг сонирхоод идэг. Миний гол одоо үзүүлэх гэж байгаа одоо миний өвчин зовлон шаналлыг биш. Одоо гэх юм уу? Гэхдээ харин тийм тэгэл хамгийн гол юм нь одоо жишээ нэгэн тал ингээл нөгөө хүү үйлчлэгээ авах гээд очсон байхад нөгөө гадуурхалтад өртөх. Тэ энэ бол ер нь зүгээр байж боломжгүй зүйл ахгүй уулна. Уул нь байж боломжгүй. Гэтэ одоо байгаад байна. Байсаарч байх юм шиг байгаа. Ер нь нэг халаа солигдохоор л байх гэж би ойлгодог. Ер нь ингээд нэг систем нэг өөр. Систем жоохон угаасаа ингээд явсаар агаад нэг шинжлэгдээд ирэнгүүт л тэр үед жайл хэдийн хүмүүс ингээд бид нарыг хүлээн зөвшөөрдөг, ойлгодог болцсон. Тэ. Одоо ингээд бодоод байхад ингээд хамгийн их үйлчлэгээ авч байгаа байгууллага юу ямар байгууллага? Миний хувьд би бас их залуус эрүүл мэндийн төвөр их ордог. Тэгээ LGBT төвөөс их цочлдог. Миний мэдээллийн баг бүх зүйлүүд л тэндээс ингээд очиод авахд ер нь амаараа яг. Тийм. Надад зориулагдсан одоо мэдхийг хүсэж байгаа эрүүл мэндийн үйлчлэгийг тий хуулийн зөвлөгөө мөвлөгөө эднэрийг бүгдийн тэр хоёр байгууллагаас авчдаг болохоор бас гайхав. Залуус эрүүл мэндийн төвөөс ямар шоу юу үйлчлэгээнүүдийг хэмжлээ авд юм бэ? Би одоо жишээ нь одоо ингээд өөрөө үйлчлэгээ ажилтдаг байсан хүний хувьд ер нь чи яагаад ирдэг байсан гэж. Ямар ч гэсэн тэгээд нэг эрүүл мэндийнхаа шинжилгээг өгнө нэгдүгээр тэгээ очингуудаа сэтгэл зүйчтэй айгүй их ярилцах дуртай би чинь. Зүгээр юм яг тулсан өрөөнд дэш ингээд зүгээр л нэг юм хүмүүсийн хажууд ингээд ярилцах дуртай. Тэр нь тэгээд дээл нэг гой тайвширч байгаа юм шиг мэдрэмж авдаг. Нэг гой цаанаасаа бүх зүйл гэрэлтэл яана ямар гоё юм. Би яаж амьдрах юм бэ гэх. Би яаж амьдраад байсан бэ гэл нэг тийм юм шууд алаад авчдаг. Тэгвэл бас тий гоё юм байна тий. Яг бидний байх хэвээр орчин байгаа байхгүй. Яг тийм гоё таашаалтай зүйлийг одоо имлэг тий ямар нэг үйлчлэгээний газар орохдоо тийм мэдрэмжтэй ормоор байгаа байхгүй. Тийм мэдрэмжийг зөвхөн одоо энгийн стрейт хүмүүс зориулаад тэр ингээл ажилтдаг юм шиг тийм байгаад байгаа. Тэгээ бид нар угаасаа байнга орохгүй нь ойлгомжтой шүү дээ. Хэдэ хэвийн шинжилгээ өгөхөд амар боллоо. Эдгэрэнгүй мэдээллийг Test for UBC-г Orgos хүмүүсийн ингээл боддгоор одоо юу гэдгийг ингээл энэ гей юм уу транс хүмүүс ч ингээл олдсон юм биш үү олдмол юм биш үү тэрийг хараад юм болтой энийг үнцэл юм болчлоо нийгэмд та нар байгаа учраас энэ олдмол гэдэг юмнууд чи өөр нь ингээд гарч ирээд байна гэд ингээд байдаг чиний бодол энэ дээр яг ямар бодолтой байд юм бэ одоо олдмол гэж зүйл бол ер нь байхгүй шүү дээ ер нь чи цаанаасаа дотор байгаа зүйл нь ингээд илэрхийлэмж нь л өөр байгаа болохоос олдмол гэж зүйл бол ер нь байхгүй. Энд чинь одоо транс хүнийг одоо би хараад энэ ямар гоё транс вэ? Ямар гоё нүрэ будсан юм бэ? Ямар гоё драг хүн бэ? Ямар гоё юм бэ гэж шууд тэр хүнийг дуурайгаа тийм амьдралыг ингэж зовон ингэж би болгож өөрөө ингэж туулан амьдрна гэсэн зүйл бол байхгүй. Энд чинь ингээд цаанаас нь дотоод зүйл нь ингээ ургаал ингээ гарч идэг зүйл болохоор одоо юу гэж илэрхийлмээр юм.
Хүний нөгөө мэдрэмж. Бидний одоо дотоод мэдрэмж нь л өөр. Тий. Тэгэнгүүт ингээд хүмүүс одоо яг тийм өөрийнхөө дотоод мэдрэмжийг ер нь илэрхийлснийхаа төлөө ялгуурлан гадуурхалт гутаанд оромжлолт маш их хүртэж байгаа. Тий. Энийг одоо бид нар болиулахын тулд яг бид нар яг одоо юу хийх ёстой юм болоо. Тий. Яг ингээ community-гийн хүн ингээ миний хажууд ирээ сууцаа. Тий. Транс одоо эмэгтэй байна. Тий. Ингээд бодоход одоо аливаа зүйл дээр ерөнхийдөө ичид заах зүйл байхгүй, өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн үгээ чөлөөтэй илэрхийлэх тийм боломжтой байх нөхцөл нь бүрдэж байвал шууд ингээ хэлэх хэрэгтэй. Хинээс ч ерөнхийдөө ол ер нь айх шаардлагагүй. Одоо би юм байлаа гэд намайг ингэж болов гэсэн айдас төгшүүрээ ингээ даван туулах хэрэгтэй. Өөртөөгөө маш их ярилцах хэрэгтэй. Бүх зүйлээ л ер нь өөрийгөө цэгнэл амьдраад байвал айгүй хэцүү шүү дээ, тий. Ингэж их зовлон туулчаад миний энэ зовлонгийн хариул би өөрийгөө цэгнэж амьдрах хэрэгтэй юм уу те? Энэ зүйл биш. Зүгээр л би чөлөөтэй өөрийнхөө байгаагаар л амьдрах хэрэгтэй. Инээвэл инээгээд уйлаад тэр чинь ингээд байгаа аз жаргалаа хүртэл ингээд бусдад хуваалцах тийм боломжтой газараа ингээд өөрийнхөө аз жаргалаар дүрмд байх амьдрах хэрэгтэй. Тэгээ аз жаргалтай байгааг чинь би бас анх удаа ингээд айгүй тийм нөгөө юуныхаа одоо хөхнийхээ хагалгаад орсны дараа би чамд ингээд харж байсан аахгүй. Яна тийм үү. Тий амар ингээд инээгээл найзаа хартаа гэл ингээд тэгжсэн. Тэгээд тэр хүн хагалгаанд орсны дараа тэгж их аж жаргалтай байгаач хараад би айгүй бахархажсэн. Ер нь бол миний одоо ингээд дотор ингээд үлдсэн. Би бас амарх үзүүлээд маш их сонсчихсан. Ингээд яагаад ч юм те тэгээд тэр хүн хагалгааг давхад те чамд одоо яг ямар мэдрэмж төржсэн бэ? Гэл нүдэ нэхэд л айгүй хэцүү санагдчихсэн шүү дээ ингээд. Байхгүй зүйлийг би болгочихсон учраас ч юм уу эсвэл би юу хийчвэл гэж бодсон шүү дээ. Яагаад ийм амар хэцүү зүйлийг ингээд туулдаг юм уу те хүн болгон надтай адилхан транс эмэгтэйчүүд ийм хэцүү зүйлүүдийг туулаад ийм их зовлон зүйлүүдийг туулсны дараа бас тэр аз жаргалуудыг хүртэл ингэж мэдэрч исэн ямар гоё юм бэ. Тэ энийг ингэж зовсныхаа эцэст ингэж их жаргалыг мэдэрч исэн байж штэ тэ. Тэ энэ л тэгэл яг тэгж л одож исэн шүү. Би олол харчаад шин бом гэл. Цаа шин би хинч хөрөг багт нэр өөрөө хүрч исэн. Брэнд нью гэл. Тэ би яг хоо самагаас айгуу нэг юм айгуу гоё тийм дулаахан зүйлийг мэдэрдэг. Би 2022 онд дөнгөж нөгөө Playtime дээр хамгийн анхны удаа 2 өдөр шоутай ковид юу ясны да. Ковидын дараа 22 онд 20 жилийн болоод тэгээд ингээ явж байсан би ч нөгөө нэг айгүй хүнд бодолттой тэгээ маргааш нөгөө нүүрээ будаж болохгүй ингээд жоохон нөгөө өмнөх өдрийн нөгөө нүүр будагнаас болоод ингээд минийх жоохон ингээд улаацсан одоо тий нар салхигаанд арс ингээ улаацсан ингээд айгүй хэцүү ингээ явж байсан. Тэгээд тэгсэн чинь соома намааг ингээд нөгөө юуны нөгөө гал унтраах машины ардуур ингээд дуудаад наашир найзаа гэдэг. Тэгээ яасан гэдэг миний найз ч уул ингээд од штэ наашир гэдэг. Тэгээд нөгөө Портланд кремээ гаргаж ирээд намайг ингээд нөгөө нүрээ мэнд ингээд янзлаад нарны тоос турхиж өгөөд те би ч нөгөө орой нөгөө эба ирэх учраас нөгөө нүүрэндээ юм хөргөж болохгүй гэдэг нөгөө яг ингээд явж байсан. Тэгээд тэгэхэд би айгүй тийм дулаахан мэдрэмж ингээд төрчихсэн надад яагаад ч юм ингээд нөгөө бусдыгаа ингээ нөгөө хайрлах те ингээд бусадтай ингээд нэг хүүшээ юу вэ одоо те цомороо өстө нэр гоё яаш шүү гээл ингээд явж идэг тэр зүйлд ч айгүйх баярлж байсан. Тэгээд ер нь чи ингээ найз нөхөдтэй хэрэг хань болдог хүн бэ? Ер нь их түшигтэй хүн гэж өөрийгөө бас боддөө штэ. Одоо бодоод чах яах вэ? Уусаа нэг айгүй тийм түшигтэй хүн штэ би чинь нэг юм хажууд байхад нэг юм манай найзад хүртэл хэлтэн чи нөгөө нэг саматаа цуг ингээ байхаар л нэг юм аз жаргалтай нэг юм инээд хөөр хангинсан нэг айтаахан ингээ гоё байдаг шүү. Нэг өөрөөрөө нэг гоё тухтай байдаг гэд. Манай гэрээр айгүй хүн цочлоноо. Манайхаар тэгжаад нэг айгүй олон хүн зочлог бах те. Тэгээ манай хаалга дандаа л нээлттэй. Манай найзууд айгүй орж гарна их идэж уунаа бас. Тэ сама ямар хоолнд дуртай вэ? Би хоол айгуу сайн хийдэг штэ. Ямар хоол идэ? Бүх төрлийн хоол хийж. Чи ер нь юу идэх дуртай?
Би их шүл мөл уудаг. Тийм. Ер нь гарын нэрийн шүл мөлтэй. За гарын нэрийн шүлийн нэр нь юу ах вэ? Битүү гурилтай шүл. Яа. Айгуу тийм бас нэг өвөрмөц аргаар хийн нэг багаас сурсан юм байна. Чи тэгээд гоё хавраг чанж иддэг гэсэн тий. Айгуу их махсаг штэ. Монгол хүн байна да. Ер нь жилд хэдэн килограмм ах идтэй? Гүр нь ойрхон мах чанж иднэ одоо тэр жи хиллээд бичиж идэм одоо. Бичиж штэ бичиж байд. Бичиж чаад дараагийн подкастн дээр хэдэн килограмм гэдгийг. Ер нь хооллолтын хувьд ер нь өдөрт хэдэн хоол идтэй? Нэг 2-3 хоол идэж штэ. Өглөө өдөр оройн тийм. Өглөөс л өглөөний цай ч өглөөний хоол. Одоо ер нь дасгал масгал хийх юм болоо? Би харин хэлээд байна штэ айгүй их юм хайкинг хийдэг. Хайкинг чинь гэхдээ хэд удаа? 7 хоног. Сартаа нэг удаа мудаа юм. Тийм ойрхон бас явахгүй шүү дээ тэр чинь. Хөл гар булраад амар юм. Чи 10 жил байхдаа спортоор хичээлж ирсэн юм уу? Би волейбол тоглодог байсан. Тийм. Савна. Өсөрж ирээл цохно. Одоо ингээд бас нэг хөхтөлн савлаад аягүй хэцүү байл. Урдаа 2 волейболын бөмбөгтэй олцсон ч гэж. Урдаа 2 волейболын бөмбөгтэй олцсон чинь аягүй хэцүү санагдав. Үүд мөхөр амьсгаатад аягүй хэцүү юм. Тийм үү? Йоо ядаргатай савлаад байгаа. Гэтэ аягүй гоё жаргалтай байгаа зү тий. Мэдэрч аагүй тийм мэдрэмжтэй бусад нэг охтуудын мэдэрдэг мэдрэмжийг мэдэрхэр гэдэг. Энэ одоо ингээ 2 хэдэн грамм юм бэ? Энэ минь бол бас жоохон нууцтай л гэдэг. Хэлмэргүй байна гэхгүй юу? Тэг хүмүүс ингээд ер нь хараад мэдж байгаа илүү тий. Ямар томог. Гэхдээ хаа тэгээд хамгийн юунууд нь болохоор би нэг 13 онд хуралд явж байхад нөгөө бусад Таиландд болж байсан аахгүй хурал. Тэгээд гисэн чинь нөгөө Таиландд байхад натаа нөгөө цуг хуралд явсан нөгөө нэг транс охтууд байгаа штэ. Тэгээд тэд нэр 4 охин болоо тэ нийлээд орой хурал тараад оройн нь хагалгаанд ороод маргааш нь хуралтай ингээд болттой ярьчихсан аахгүй юу. Тэгээд би бүр ингээ гайхаад бүр ингээд нөгөө бенттэд ингээ тий бенттэд ингээ ороцсон. Мөм шиг ороцсон. Тий. Өстой амар ингээ ороочтой юм шүү дээ. Тэр халуун газар чинь тийм оролттой явна гэдэг чинь амар юм байл шүү дээ. Тэгээ би харин ингээ харчаа. Тэгээд гэсэн чинь нөгөө хэд чинь ингээ амар баяртай. Тэг ингээ хөдөлж чаддгүй юм байл шүү дээ. Тий. Яг ингээ нөгөө нэг ингээ явах. Одоо нэг юм бант ганцхан корсет зүүцсэн юм шиг. Цэвэн дээр корсет зүүцсэн юм шиг ингээд нэг тийм. Тэгсэн хэрнээ ингээд манай улсад ингээд ийм хагалгаа байдгүй. Тэгээ бид нар бол ингээд юунд Таиландд ирээд ингээд хэлгсээ. Ингээд тухайн үедээ бол тэгэж ярьж байсан. Тэгээд тэд нар болохоор ингээд одоо хүртэл ингээд наадтай ингээд харилцаа холбоотой одоо юу гэдгийг нөгөө найзууд байгаа шүү дээ. Тэгэл зөндөл олон юм дээр ингээд харсан. Гэхдээ нөгөө сэтгэл нь ингээд одоо юу гэдгийг өшөөл ингээд нөгөө хаалгаандаа орох тий айгуутай л агаал та. Тий айгуух нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө хэцүү замыг ингээд нөгөө туулсан хэрнээ яг тэрийгээд нөгөө өөрийгөө ингээд бэлтэж одоо тий өөртөө ингээд тухтай байх хамгийн том одоо юм шийдвэрүүд. Одоо энэ ч бүр хамгийн том шийдвэр шүү дээ. Өөр нь бол хаалгаандаа орж өөрийгөө бэлтэх тий. Тэгээ энэ шийдвэр тий бага хэмжээгээр л өөрчлөнө гэдэг чинь маш хэцүү оргил шаардж байгаа ингээд л тий шүү дээ. Тий. Одоо би жишээ нь одоо юу гэдэг нь хэдэн оноос хойш юм бэ? Давхраа хийлгэн гэж бодоод явсараагаа л өнгөрсөн жил хийлгэсэн. Ерөөсөө. Тэр бол зориг хүрэхгүй байсан яг уу? Зориг хүрэхгүй байсан ерөөсөө. Яагаад ч юм ингээл хаалганаас айдаг уу? Ааштай тэгээ би ч одоо чи миний одоо юу гэдэг ингээл нүд за ингээ хийлгчүүл ингээ тэр шиг буруу олчих юм бол яачих юм болов гэл ингээл нөгөө айдас айгүйхтэйсэн аахгүй юу? Тэгэл эн чинь бед нэг юм өөрчлөлт оруулна гэдэг чинь хүний хувьд миний хувьд одоо зөвхөн надад би одоо зүгээр наад захил давхраа хийлгэж байгаа хүний хувьд одоо юу гэдгийг надад бүр ингээд айгүй олон жил бодох тохиолдол надад байсан. Тэгсээр айгүй чипохаа сонсогдсон. Аяа. Би аргагүй шүү дээ. Нөө нэг ганц нэг зүсэлт юу вэ гэж бодчих. Гэхдээ тийм шүү дээ. Одоо чинийх чи одоо чинь ингээд бүр наркозонд ороод тий унтуулахтай тэгээд ингээд би энэ дээр нь дахиж ингээд юм нэмэлтээр ингээ хийж байгаа гэл ингэхэр чинь бүр тий одоо би одоо хажуучвал инээдтэй сонсогдож байгаа шүү тий. Жохон юм юу хүмүүс чинь наркозонд ороод сэрхээр амар гэж байна. Ингээд наркознаас ингээд сэрэнгүүт нөгөө нэг ингээд тухайн моментыг хүн сандгүй гинэ нэг ихнийхээ сэрэлтний моментыг. Би чи ингээд нэг унтчихад ингээд нүдэн нэхэд ингээд сэрсэн чинь шууд босоод эмчээ цохоод авцсан маа. Химбэ гэд. Тэгсэн чи хөөрхөн амт ингээд би дараа нь ингээд сэрсэн чи энэ дээр нь ингээд шалбарцсан. Оо яана. Чи босч ирээ намайг алгатцсан шүү дээ. Яа аргагүй шүү дээ. Болбол тоглодог гараараа ингээд авсаа ичж байгаа юм шүү дээ. Тэгвэл майл гэсэн шүү дээ.
Тэгээд нэг зогсон чинь энд нь ингээд жижигхэн шалбарсан юм яасан. Тэгээд намаа дараа нь сэрсэн чинь юм чинь ингээд байсан. Жохон цаашаа гэдэг. Тэгээд би бүр амар гайхаад яасан бэ гэсэн чинь чист амар юм бэл. Чи агсан тавьдгүй уухаараа гэдэг. Гүүш тэ би айгуу тайван. Би ч айгуу тайван төрлийн юм. Согтож үзээгүй гэж. Согтож үзээгүй. Айгуу баг удаг штэ би ч. Бас тааруулаа л очно өөрийнхөө хэмжээнд. Хэр их бүжгэлдэг вэ ер нь? Гадуур харахтаа ер нь ингээд нөгөө нэлээд бүжгэлдэг үгүй юу? Үгүй би өөртөө хөгжмийн урсгалуудыг айгуу сайн сонирхож сонсох дуртай болсон. Бүжиглэх жоохон техник жоохон муутай. Тэрнээс бол ингээд дотроо алаад байгаа байхгүй ч салсаа малсаа бүжиглэл алаад байгаа. Тэрнээс гадна л таална нэг юм аягтай те нэг би уг нь ойлгоолаа ингээд хөгжмийн ууланд ойлгоод байгаа. Тэгээ бүжиглж байгаа л энэ гэдэг. Тэгээ уул нь сонсголтой юм да гэж нэг сонсоод ойлгочтой гэдэг шиг. Тэд бас нөгөө хитаан дэлдэж чинь нөгөө юугаар 22 онд лөө юугаарэ. Гэхдээ 23 онд чинь нөгөө манай багт ороод явсан шүү дээ тий. Тийм шүү дээ нөгөө ассистент хийгээд тий. Плей таймын юм. Хэд энэ ч хамгийн их паянтай нь энэ хүн байсан. Яа тэр юм хаяа айгу. Йоо бүрс. Бид нар удаас ирсэн чи баг кино клип шиг болчихсон байсан тий. Тийм шүү дээ. Тэгээ тэр тухайгаа яриад. Яг аль хэсгийг ярих юм. За онцгой нэг нь л яриа, алийг нь хариулмаар. Нөгөө уулан дээр сэрдэг. Уулан дээр сэрдэг. Би тэр үед ууж байгаагүйгээр их уугаад тэгээд нэг мэдсэн чинь би уул өөд өгсөжсэн байхгүй юу. Тэр чинь нөгөө нэг яг хачууртад болсон байдаг сүүлийн нөгөө үер од тий. Тэр газар болсон. Тэгээ хажууд нэг уулан дээрээ саадтай. Тэгээ саад руу л явсан юм шиг байгаа. Тэгээ нэг харсан чинь би ингээд өгсөөл гэсэн нэг банд ингээд суугдсан байна намайг. Уулан дээр л гарч ууя гэсэн юм шиг байгаа. Тэгээ нэг харсан чинь би уулан дээр. Нэг харсан чинь би ингээд чулууд ирлээ унтчихсан байхгүй. Тэгээд би нар мандцсан ямар амар юм бэ гэдэл ингээ уцсныхаа юунд ингээ харсан уц муцаас ингээ хөрөөгөө яасан. Тэгээ уцаа ингээ харсан чи амар ингээ будаг амар болчих. Тэгээ яваа за майхан лагуу яв гэл доошоо ингээ уруутай авчихсан чи нэг чулуун дээр бүдэрч унаа. Тэгээ унаад ингээ нэг асарны хажууд унчихгүй юу замын хажууд амар унаал ингэсэн чи нэг их чинь ингээ над руу амар ингээ харсан. Миний дөө чансан гомн зар чинь идэхүү гэх. Тэгэхээр би идээл та гэх. Тэгээ тэр ихч дээр сууж нүүр гараа угаагаад гомн идчихэд. Тэгээ та нар тэрс айгуу нэм ингэсэн юм байна байхгүй юу. Тэрнээс л айгуу өрөвдөлтэй тэр чинь шороо тоостойгоо утгалтсан. Тэгээ өмнө уулан дээр хонсон анхны плей таймын шүнэлээ гэсэн. Яа тэр өстө тэр яа. Тэгээ гадаа хонсон байсан шүү дээ. Харин азтай өстө нэг ч юм хулхаад талдаг. Хулхаад талдагаас ирсэн. Утас гэрийн төлхөө. Хөө ямаа хулхаад талцсан түүх байгаа юу плей тайм дээр? Байгаа шүү дээ. Хизээ ялцсан бэ? Би ингээл цүнх ууршноо. Түрүү жил. Өнгөрсөн жил. Нөгөө нэг цүнхнийхаа урталт ингээд айгүйх мөнгө хийцээ явж исэн чинь нэмсэн чинь цүнхний ингээд уртлын ингээд бэрэтгтээ давцсан байсан. Тэгээ би бүр гайхаад энэ ямар гоё мэрэгчлийн ингээд ойдлоор ингээд ураад авцсан байгаа юм чинь. Ямар мундаг юм бэ л гэж одоо бодсон шүү дээ. Айгүй хэцүү. Би тэрнээс хойш ингээд дандаа урталтаа үрдэг болсон цүнхээ. Ингээд паска ингээд урталтаа ингээд барай авдаг. Тэгэхгүй бол айгүй хэцүү. Тэгээ бас нөгөө плей тайм нөгөө outfit те амар лаг байсан те нөгөө. Энд чинь бэлтээ. Бүр нөгөө артал бичиг аа. Нэсгэ бичсэн тий. Айгуу тийм сонирхолтой өгнүүдээр бэлдээд авах ч бас аяг өвөрмөц шүү дээ. Садан аялгаа гэдэг шиг өвөрмөц аялгаа. Тий ингээд бид нар ингээд нөгөө аюунда бэлтжээ заяа. Майхандаа ингээд бэлдээл ингээд ховц сунраа ингээд тэгэл ингээд байж байгаа л сомоо ингээд эргэж харахаар ингээд байхгүй заяа. Бүр ингээ байхгүй. Тэгэл сома яач уу гэл тэгвэл бэн. Тэгээд сууж идэгтэй энэ бэн би байгаа шүү. Ордоод гараад ирдэг тэгэл юу хэрэгтэй юм baby гэл. Тэр бир нэг юун дээр бас нөгөө юуны санаа байна штэ. Одоо нөгөө самогийн нөгөө нэг хэсэг байгаа. Нөгөө майхан нөгөө майхныхад нөгөө нэг давхар нөгөө юу нэг унтсан та хэд бүгдөө нүцгөө унтчихдаг. Ингээд тэр майхан чи ингээд талаасаа хөхтөөд ингээд торно онгодог. Тэгээд дотор нь ингээд хүмүүс ингээд бид нар унтж байгаа мэдсээр ээж хүмүүс ингээд цөхөөд ингээд халууцж байгаа л гэж бодсон юм шиг байгаа. Тэгээд тэр чин нар мандахар чи ингээд дотор нь юу байгаа нь харагдана. Дээр ингээд дээг хүрэхэд тайлаад ингээд. Айгуу гоё аз жаргалтай. Бүр тэрээс хоёр хөх тэр үгээр нэг плей таймын майхан дүү. Хүмүүс ингээд ирээл ингээд үзүүл үзэж байгаа галерегийн зураг үзэж байгаа юм шиг нэг харчаал ингээд яваад. Тэр бас нөгөө хинг манай нөгөө багийн нөгөө хүн ухаалдж унсан шүү дээ.
Тийш дээ. Нөгөө налахын хоёр эмч ирээд тий. Яа на тэрс айгүй юм сонирхол. Баба бүгдөө нэг хиймэл өсцүүц даагур гэдэг. Будгандаа амжих га, цагтаа амжих га бүгдээр ингээл будагтай. Нөгөө хоёр гэхдээ бүр бараа эмчлэхэд битгээл биднийг харж ангаа суусараа явсан тий. Тэгсэн бүр юм шок. Энэ ямар хүмүүс төр ирч вэ гэсэн. Тийм бид нар артист гэдэг энийг үзүүл. Нөгөөдхөө үзүүлээд аа. Тэр мэр юмнууд амар нөгөө бидний тэтгэв хөгжилтэй тий. Энд ч одоо ингээ эргээ ботхоор айгүй тийм нэгэн цаг үеийн гоё дурсамж олж үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ сом маш амар хүчтэй заяа амар хүчтэй. Өглөө басаад ингээ хамгийн түрүүнд нөгөө нэг хүмүүсийг ингээд бид нар яадаг байхгүй юу? Багийнхад тэнд ч одоо нэг 20 дүүн байгаа шүү дээ, тий? 4-5 байханд ингээ тойроод бараг 30 хүн шүү. Тий. 32 л байлаа. 36-аас чинь тэгээд хасагта 32 болоод 30 за 30 гаруул хүнтэй. Тэдний ч уудаг ус гэдэг чи өглөө босол нэг хүн чинь 2 юм доор хаяж 2 юм ус сууж байгаа байхгүй тий. Тэгэл би чи ингээл юу яаж чадахгүй нөгөө манай инх мач нэг юм хөөрхөн нэг жижиг юм нөгөө телешгтэй ирцээ. Эмэнэрийн одоо ингээ төрдөг телешгтэй ирцээ. Тэгэл телешгийг яагаад энийг ингээ явуулсан заяа. Нөгөө телешгийн нүүр ингээ жаажтал ингээ ус чирц. Усаагаарай. Нөгөө ус зардаг зах дээр тэрэг дурдаг юм шиг. Хаашаа гэдэг чинь. Усаагаарай гэдээ орилдоод ороод ирнэ. Тэгээд бүгдэнд нь ус өгөөл ингээд хооронд энэ цөөхөд амар хүчтэй. Миний ажил дууссан шээ. Миний нөгөө дуртай артист гарлаа. Баяртай банахаа гэл тэгэл яваад. Чи хин дээр тэгээ явчлаа. Бид нар явах гэжсэн чи. Нөгөө даваа ташаа дуулах. Оо тэр нэг юм дээр очиж тэгээ. Ядаргаатын юм чинь дуулахгүй уур хур гэдэг сүултээ. Би шүтгээ байлсан шүү дээ. Яагаад? Айгу удаад байсан. Даваа ташааг явартаас арцаа. Тийм маамсцоо. Ямар гоё юм бэ гэсэн зогсчихсэн шүү дээ. Эргээ авсан чи харин миний нөгөө шүтдэг дуучин гэсэн. Бүтгэхгүй ч нэ. Би ерөөсөө амьдрал минь тэр чигээрэл паян юм да. Бүр ингэж нэг аз жаргалаар дүүрнэл паянгууд. Нэр ингэсэн чи хамгийн том паян чи юу байсан. За яг хөө ингээд одоо Playtime паян гэдэг чи ингээд жил болгон Playtime дээр дандаа паян хийдэг заяа. Би бол тэрийг ч мэдчихэж байгаа. Нотлон бас яалаа. Яс тийм нөгөө майхан дотор ч хүн баацсан байсан тий. Юу лээ? Шийдэлж үлээ. Майхан шүү дээ. Чи тэгээд баас үлдэрдээс чи баацсан байх. Уртлын майхан дотор ингээд уртлын майхан ч үлээ. Гуц муцын гаргаж байгаад айгүй гой баажаагаар авцсан. Амар. Би бүр айгүй тийм санаа зовоод яана наата ингээд кордон засаар авчдаг гэдэг миний дөө гэдэг. Яг тэр мэрэг тэр нотлонгийн одоо юу Сама өнөхөр паянгууд ийзээ. За өөр одоо чиний миний мэдгүй паян ямар паян байгаа вэ? Өөр Playtime нь уу? Үгүй Playtime их биш зүгээр ингээд нөгөө амьдралчин болж байсан. Тэр чигээр л харин паяа одоо мэддэг хүн л ярил. Тэр чинь тэгсэн шүү дээ гэж ярина да одоо нэг. Тийм үлээ. Тэр чинь тэгсэн дээ гэж. Хилцээ хэлээ нөгөө нэг хөдөө явжсэн чинь машин суусан чинь чи хараас нь өргөцсөн гээд. Ингээд эсэнд цууцсан байхгүй тэр чинь эсэнд. Тийм. Тэгэл ингээд тонгоогоо харсан чинь ингээд нэг л гарах чарч юм шиг нэг санаанд багтаад болохгүй тэгэхээр би оо яана гэж тэгсэн чинь урагшаа хаацтан дээр нь яг таарал тэгэл гараа явцсан чинь ард ясаа ахнаар хөө амар нэг Монгол бүгд имжиж байгаа юм шиг бид нар болон туслах гад ингээ машинаасаа буугаад ирсэн ахгүй тэгээд цугт хөрөлцгөө гэсэн чинь би хөө гэсэн чинь гараа явчихсан оо гэж бүгдээрээ алаад ташаалстай сайхан Монгол бүсгүй байна да гэл тэгээд эднэрийн бас нэг аялал гэдгсэн чинь нэг машин дотор зургуулаа суудсан байлоо. Оо айгу олуулаач хийсэн. Тэгээ уурс явдаг ч юм байхгүй юу. Оо тийм үү. Тий. Чи нөгөө дунд нь суудсан тамиг татаад тэгээд дунд нь суудсан тамиг татаад дээш харж хөвтөл хажуу чарж хөвтөл артлын судал дээр чи айгу гоё хүмүүс суудсан баг дээр нь хөвтөл яваад гэсэн. Тэгэл нэг унтаал нэг сэрхээр нэг хинтийч гинөө хаанч гинөө ар хангаач гинөө гэж газар сэрэл. Тэр паймаянгуудыг сонсохоор өстө бүтлээ энийг гэдэг юм аа. Тэгээ ер нь одоо жишээ нь ингээд чи ингээ 2 жил нэг гэрээсээ явсан шүү дээ. Тэгээ ингээл бүх амьдралаа өөрөө баг шинээр эхлэнстэй манай гэрийнхэн ч намайг ойлгохгүй байх гэж хэлж үзээгөөж жоох ингээ тэнгэрсэн байж шүү дээ. Ми тэнэгтэж явсан цаг үе мэн. Тэр хугацаанд ер нь яаж шухан байсан юм бэ? Тэр одоо яг ингээ 2 жилийн гэп одоо гэр бүлээсээ 2 жил явах гэдэг бол хүний хувьд бол одоо тэг ингээ нөгөө нэг амар нөгөө нэг юм хүнд шүү дээ. Тэгээ тэгэхэд чи яг тэрийг яг яаж даван туулж гарч ирсэн юм?
би эхлээд хамгийн түрүүнд шинэ хүрээлэлтэй болсон. Ерөнхийдөө шинэ найз нөхдөд олъё. Одоо хууч найз нөхд минь ч гэсэн намайг ойлгохгүй гэж бодсон үндсэндээ намайг ойлгодог ийм LGBT төрлийн найз нөхдөд олъё гэж болсон. Хүний одоо сайн санж мууг нь мэдчихлээ. Одоо найзлсан. Тэгээд тохойд ингээд найзлал нөхөрлөөл явж байгаа үе чинь бас тэгээд зөндөө бас тэр дундаа дотроо бас айгу тийм нэг гадуурхаж ад үзэн айгу тийм муухай бас нийгмээс ирэх тэр гадуурхалтын дунд дотроо бас дахиад юм гадуурхалт явагддаг байхгүй тий. Тэр чинь ингээд зүгээр л ингээд жижигхэн зүйл дээр гомддог болчт юм бэл. Намайг ингэсэн чинь би тэгчлээ, намайг тэгсэн чинь би тэгчлээ штэ гэсэн. Амар өөрөө нөгөө эмзэг болчдөг. Бүр эмзэг дэлбэ гэдэг штэ тий. Тийм болчдөг. Тэгээд чинь ингээл би бол яг нөгөө гэрээсээ бас айгу 17 нас мастатай ингээл явж байхад ингээл хамгийн нөгөө нэг чухал юм юу байсан бэ гэхээр надад нөгөө амьдрах газар айгу хэрэгтэй гэсэн. Чи тэр асуудлыг шийдчихсэн байна. Би нөгөө ажил хийж байгаа. Байр төрслөд амьдарчдаг байсан шүү дээ. Энд. Тэр нэгээд заримдаа бас найз нөхдөө нийлээд түрээсэлчнэ. Тэгээд ингээд нөгөө roommate хийгээл амьдарчдаг. Тэр чинь миний хувийн орон зайч миний өрөө гээл. За яг одоо жишээ би одоо ингээл гей хүнтэй ингээл тэгэнгүүт байр түрээслэх одоо тэр үед бол надад бол амар ингээд одоо асуудалгүй тэгэнгүүт ялангуяа ингээд транс хүмүүсийн хувьд байр түрээслэл ингээл амьдрэх гэхэд одоо жишээ цаад эцдүүд нь одоо юу гэдгийг тийм асуудал байх уу? Байна. Тэгэхээр би одоо айгуу тийм мэрэгэн санаа олж байгаа юм чинь. Нэг юм гей найзаагаа дуудаад. Тийм ингээд юу шүү. Найз охин залуу хоёр түрээслэж байгаа шүү гэж хэлээл. Найзаараа түрээслүүлчих чам чи. Тэнгүүтээ өөрөө болохоор өө яд ингээл тэгэл одоо би чи түрээслэж өгсөн чи миний гэр чи гар гэл. Тиймэрхүү маягтай. Харин тийм надад бол одоо үед бол ер нь сүүлийн хэдэн жилд бол гайгүй тийм ойлгоод ирсэн. Ийм хүн байгаамаа гэдлэнгүүд өө тийм үү гэд хүмүүсийн бодлого хандлага нь өөрчлөгдөд ирж шүү дээ. Тэр нь түүний илэрлэл юм болов гэж бодсон шүү. Тэгээ одоо жишээ нь одоо юу гэдэг транс түрээслэгч ингээл тэгэнгүүт одоо тэгвэл тэгээд одоо нөгөө нэг байр түрээслэхтөө дүрм журмаа амар өсгсөн тиймэрхүү байдаггүй. Байхгүй. Надад бүр харин багасаж өгөөд байдаг шүү дээ. Баг нилээ би айгүй өрөвдөлтөй харагддаг юм шиг хамаа ингэ. Нилээ яа одоо манай байрны эзэн хараад үнэ нэмчгээд байхгүй юу? Одоо яах вэ те? Тэгээ ерөнхийдөө бол юу вэ гэхээр ингээл надад би яагаад ингэ асууад байна гэж тэгэхээр нөгөө гэрээсээ явсны дараагаар ингээл нөгөө амьдрал өөрөө ингээл яг ингээд 100% миний нуруунд дээр өөрөгдөөл байр түрээслэх асуудал байна, хоолундны асуудал байна, ажил төрлийн асуудлууд байна. За тэгэл дээрээс нь нөгөө юу гэдгийг ганцаардах айгуух нөгөө тэ тэр хоол хүнс тэр одоо савн боо гэд нэр яах вэ те хувц цунаар яах вэ зүгээр хамгийн зүйл нь бол одоо ганцаардал тий зүгээр ингээд нүдэ анихад ганцаараа нийхэд ганцаараа сэрж байгаа мэдрэмж ихэндээ их гоё яадаг байхгүй юу? Тэг ихэндээ их гоё. Бүх зүйлийг л ингээд тусдаа өөр тусгаарлцсан амьдрал чи их гоё шүү дээ. Тэгэл бүх юм нь ингээд дуусаад ирэхээр тэр нь ингээд буцаад дүүрхийн зовлон, ганцаардахын зовлон хэрвээ гэр бүл минь байсан бол би ингэж байхгүй штэ гэсэн нэг тийм харанхуй ганцаардалт ингээд хэсэг бодлогошордог өдөр алга ер нь нэг тиймэрхүү байж байгаа л хэцүү цаг мөчүүдийг ер нь даван туулсан. Тэгээ ийм зүйлүүдийг тэгээд туулахгүй гэвэл ер нь тэгээд өөрийгөө зөв боломжоор нь тий илэрхийлээд хэлсэн л дээр. Тэгээ бас энэс ч илүү ямар зовж исэн зодууш нүдүүлээл тэг хүн амтан дээрлэхүүлээл ус мөсөө яасан ч гэнэ бүр баахан тийм зовлонтой хүмүүсээс зөндөл байдаг юм шиг байна лээ. Мэрс зэрэг хүмүүсээс сонсоод би ямар хажууд нь хараад байжсэн юм шүү тий. Тэр хүмүүсийн зовлон сонсоод би бол хажууд нь айгүй ас жаргалтайгаар тий бүх юм зүйл нь тэр хүний зовлон хажууд миний зовлон юу юм бэ гэж бодогдтол тийм зовлон хүмүүс зөндөө байна. Тэгээ босод хүмүүсийн хажууд чидээ зовлон амар том. Бас өөр хүний зовны хажууд миний зовлон бас айгүй хэцүү л байгаа л да. Гэтэ тэгж одоо жишээ нь ингээл яг хуу ялгуурлан гадуурхалтад ингээл өртөөл ингээл байгаа. Тэгээ ялангуяа хэн нэгэнд итгэх итгэлээ алдна гэдэг бол амар аимшигтай надад ингээд санагддаг тий. Би нэг өдөр одоо үгдгээ гэр оронгоо гуйлахчангараа дуудуулж иж болно. Нэг өдөр би баян тансгаараа дуудуулж иж болно. Нэг өдөр би задарснараа дуудуулж иж бодно хамаагүй. Гэхдээ бид нар ингээд юу гэдгийг адилхан нийгмийн харилцаанд ороод тэ татвар бүх юмаа төлөөд бүх хариуцлагыг өөрөө явж иж яагаад ялгуурлан гадуурхах ёстой юм болоо гэдэг юм
бодол асуулт надад ингээд өөртөө одоо хүртэл ингээд байсаар л байдаг. Тэ хэдийгээр ингээд одоо юу гэдгийг подкаст хийгээл ингээд сайхан ингээд гинэж хөөрөөл гараал ингээд байдаг боловч дэмжиж байгаа хүмүүсийн дэмжлэгийн донд л би одоо өдийг хүртэл тэ ингээд гоё амьдарч байгаа байхгүй тэ дүүргэж байгаа. Түүнээс л өөр газар ингээд яваал одоо өдөр тутмын нийгмийн ингээд одоо харилцаанд ингээд ороход ч гэсэндээ надад хэцүү юу байдаг одоо хүртэл те. Энэ нөгөө нэг юм болгон байгаа зүйл те. Тийм иймэрхүү болж энэ нөгөө энэ явж ийн гэхдээ аль болохоор тэрийг бас нөгөө тоохгүйгээр те. Ингээд явхад бол одоо болох юм шиг боловч тэрийг тоохгүй ингээд тэ тоо одоо юу гэдгийг тэрийг маш эмзгээр хүлээж авч байгаа маш олон хүмүүс байгаа. Тэ тэр хүмүүстэй ингээд би бас нөгөө хандаж хэлмээр байгаа. Хүчтэй агаарэ. Тэ бид нар байгаа шүү. Бид нар ингээд байгаа шүү. Бид бүхэн ингээд адилхан л зовж явж байгаа ч гэсэн бүгдээрээ сэтгэл зүрхээрээ нэг хүмүүс шүү тий. Хүчтэй байгаарэ. Нөгөө нэг жор үтсэн юм чээс зовлон ийдсэн чавганц дээр гэдэг. Тэгтээ хоёулаа ч бас чавганц болчоогүй л байна л та тий. Ингээ яг өнөөдөр ингээд Саматагаа ярилцахад надад амар гоё байлаа яагаад ч юм ингээд хоёулаа ингээ маш олон зүйл рүү өсөрч ярьсан байх. Гэхдээ тэр болгоно ингээд миний хувьд амар ингээ үнцэнтэй тий ингээд ингээ хайрламар ингээ санагдлаа. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр Сама маань ингээд айгуу тийм нээлттэй, цоглог, эрч хүчтэй нөгөө салхи хэдий салхиловч Самал ганцхан сурч чаддаг тий. Тэрний урдаас энэгээд нүдэ нээгээд явж чаддаг тийм хүн гэж би дотроо бол үнэлдэг. Тэгэд подкастт нь оролцсон явдалд маш их би бүр үнэхээр их талархаж байна хонгороо. Намайг бас ингээ урьсан явдалд айгүй их гүний бас талархаж байгаа. За ахтаж ингэдэг штэ. Амар токсик ингэсэн. Тэгээ самбат маань бас нөгөө үзэгчд маань хэлэх үг байна уу те ингээд бас хэлдэж манай үзэгчд амар хөөрхөн. Би бас нөгөө өмнө хэдийн бид орсон шүү дээ те. Тэгсэн чинь доор нь айгүй хөөрхөн. Сама ямар хөөрхөн юм бэ? Сама ямар үзэсгэлэнтэй бэ гэсэн айгүй комментод уншсан. Тийм. Тэгтээ би нөгөө цээжээрээ мэднэ гэдэг. Уншсан. Тэгээд манайтыг үзэгчд маань тэгээд хэрвээ дахин ингэж нэг юм ярих завшаан олдох юм бол тэгээ юуны талаар яриулмаар байгаа те миний талаар юм уу эсвэл өөр ямар нэгэн зүйлийн талаар мэдмээр байгаа зүйл байна уу те комментс нь үлдээгээрээ би ингээд бүгдийг нь уншгаалнаа те тэгээд энэхүү подкастт ингээд оролцсонтой бол би айгүйх аз жаргалтай ер нь бол сэтгэл дүүрэн бас ингээд чи миний нэг өдрийн аз жаргалыг ингээд дүүргэж маш аз жаргалтай болголоо. Намайг дэмжиж байгаа энэ хүнийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа хайртай шүү. Тэг хүчтэй агаарай. Ингээд өнөөдрийн дугаар өвгөр өндөрлөж байна. Та бүхэндээ дараагийн дугаараар удахгүй уулзцгаая. Баярлалаа. Баяртай.